За сайн бацхан уу. Сайхан нарлаг халуун өдрийн мэнд хүргье. Дисж байгаа үсттэй. Тэгээ бид нар дисээ сурцсан дөө те. Өвөл нь хөлдөж гээд зуна шатчих гад орж исэн. Эртнээс уур амьсгалтай бас их эрсдэс зүрх сэтгэлтэй ийм хүмүүс шүү бид нар. Хажууд байгаа найзтай хэлэхэд өсний өрөөл байх болтугай гэдэг. Өнөөдрийн сургаалын сэдв бүх амьдралаараа гэдэг нэртэй их сайхан нэртэй сургаал болох нэ гэж бодож байна. Яг энэ хэсгээр бараг 3 дахь номлох шиг л доо. Их ойрхон. Ердөө Каин, Абель өргөл өргөсөн эзэн нэг ин авсан аваагүй гэдээ одоо манайхан чийдэлж байгаа бох тийм ээ. За ах нь юм билээ. Ах нь шалгалт авна. Ах нь Каин, дүүн Абель. Альных нь өргөлийг нь бурхан авлаа. Дүүгийнхийг нь авцгаа тий. Дүүн одоо малчин байсан. Каин бол одоо тариачин байсан. Ердөө энэ үлгэр энэ загвар жишээг энэ библийн хэсгийг бид нар бол их сайн чийжсэн бас их сайн ойлгож байгаа хаа гэж бодож. Ерхий гол утга санаа эзэн бүх эрх мэдлээрээ энэ дэлхийн ертөнцийг захирдаг гэсэн утга санаа. Ерхэд эхлэл ном маань эзэн ямар агуу тэр бүтээгч, тэр төгс, тэр хүч чадалтай юм бэ гэдэг гэрчилж тунхагладаг, бас бидэнд таниулдаг юм ном. Өнөөдөр ч гэсэн бид нар эзний эрх мэдэл түүний сүр жавхалтай түүний тэр хүч чадлын санаатай суралцнаа гэж итгэлтэй байна. Амен. Өнгөрсөн 7 хоногт байхгүйсэн. Анзаарсан уу наа байхгүйсэн. Бид нар хамтдаа бидээс 240 км-ийн зайд байдаг Чойр Христийн Чойр чуулган гэдэг цуглаанд очиод хамтдаа үйлчлэгээ жоохон хөрлөөд урал дээр нь оролцоод ирсэн. Манай лав сэрнахлагч, мөхөтөр ахлагч, цэрэн долом ахлагч гэд бид дөрөв явчаад ирсэ. Энэ аялал маань бас их сайхан аялал байлаа, их ивэлтэй, эзнээс их хүчийг авсан юм сайхан цаг байлаа. Тэгээд манай цуглаанд байгаа манай давхуу пастор бас Христийн Чойр чуулганд бас их олон жил үйлчилж ирсэн. Бас сайхан залуунасаа ирч хүчээ зориулж ирсэн байгаа манай давхуу пастор бас тэр байгаа шүү. Тэгээд бас тийчээ байгаа маш их ариун те үр жимстэй ирч хүчтэй чуулганыг харахтаа бас эзэнд маш их талархаж ялаа. Тэгээд бас энэ цаг мөчөж гисэн Христийн Чойр чуулганаас эзэн бас өрөх болтугай хэмээн эзэнд алдрыг өргөё. Өнөөдөр бидний Германд байдаг цаасан мөнгө өргөлийн талаар ярих гаг байна. Энэ бол бидний бүх амьдралын тухай ярихыг хүсэж байна. Та бүхэн Библийн эхний хэсгийг уншиж үгэй. Адам Еватайгаа онтож ихнэрэн жирэмслэн Каиныг төрүүлээд эзний өрөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлв. Дахиад тэрээр Каины дүү Абелийг төрүүлжээ. Тэгээд Абель нь мал маллаж Каин газар идэх болвоо. Хожим нь Каин газараас авсан үр жимснээсээ эзэн өргөл болгон барьжээ. Абель бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өг досноос өргөжээ. Эзэн Абелийг болон түүний өргөлийг ойшоо авсан боловч Каины болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан буруу царайлгаа гэж хэлсэн. Ах トゥ хоёр эзнэр өрөөгдсөн хоёр эзний өмнө ирээд яг адилхан яасан өргөлийг өргөсөн. Олон эргэлзээнүүд бидэрт бий болж болно. Өргөлийн их багын хэмжээ, эсвэл зүрх сэтгэлийн тэр нуугдмал байдал тийм ээ. Өргөлийн тухай ер нь айгүй гой ишлэлүүд, гой жишээнүүд ер нь байгаа шүү дээ. Таны тэ баруун гарт ер нь юу хийж байгааг зүүн гар чинь бүү мэдгч гэдэг юм уу те. Тэгэл шууд Германда гараа хий гэж байгаа л итгэгчнийхээ хамаг өргөлийг авч байгаа бас нөхдөд байгаа шүү дээ. Тэр өргөл гэхээр бидний зүрх сэтгэл доторх тэр нууц юм уу? Яг юуны тухай яриад байгаа? Яагаад Каин, яагаад Абель, яагаад авсан аваагүй, үүнээс цааш яагаад аллах, хядлах болов энэ гим нүгэл хаанаас үүсэж бий болоо гэж. Өнөөдөр эзний нэрийг бариад онцгойлон чухалчлан тунхаглахыг хүсэж байгаа нэг зүйл маань юу юм бэ гэхээр эзэн тэдний зөвхөн зүрх сэтгэлийг нь хараад зогсоог бүх амьдралаараа өөрийгөө надад өгсөн үгүй юу гэдгийг нь эзэн харсан. Амен. Бид энэ хэсгээс олон удаа хуваалцж байгаа учраас илүү гүн гүнзгий рүү орохыг хүсэж байна. Тийм ээ? Ганц
ганцхан эзэн зүрх сэтгэлийг харсан юм уу гэж. Тэр энэ ч үгүй байхаа гэж бодож. Өөрөөр хэлбэл эзэнд би өргөл өргөж байгаа нь ганцхан мөнгө, ганцхан эд баялаг, ганцхан зүрх сэтгэл биш, ганцхан үйлчлэл биш. Энэ бол бидний бүх амьдрал юм аа хэмээн эзэн Есүс нэрээр тонхоглож байна. Бид эзний өмнө ирээд өөрсдийн өргөлийг кермандаа байлгадаг. Бид нар өөрсдийн өргөлийг бид нар зүрх сэтгэлээ байлгадаг. Гэтэл бид өөрсдийн амьдралаа эзэнд өргөсөн үгүй юу гэдгийг бид нар хардаг. Цуглаанд явах, мөргөл өргөх, итгэгч байх, итгэлийн амьдрал гэдгийг бид нар амьдралынхаа зүгээр нэг хэсэг л болгодог тийм. Энэ миний амьдрал яг ингээд нэг юм сасшгүй нэг хэсэг мөө. Бүтэн сэдвэр болохоор л нэг цуглаанд явахгүй л эвгүй байд юм аа гэдэг ч юм уу тийм. За одоо цуглаанд явахаар сайн саятайхан байд юм аа. Хүмүүстэй сайхан нөхрөл юм аа. Ер нь цуглаанд явах чи их зөв, их зүгээр зүйл байдаг шүү дээ тий. Одоо их аягүй дэжгүй зүйл хуваалцдаг хүмүүсэнд сайхан байдаг гэж бид итгэлийн амьдралыг бид энэ өргөлийн амьдралыг амьдралынхаа зүгээр л нэг хэсэг бид нар болгосон байгаа юм гэж. Мэдээж эхний алхам бид эзэнд өргөдөг. Бид эзний өмнө ирдэг. Бид мөргөл өргөдөг бол энэ сайн. Хажууд байгаа нэст энэ сайн гэж хэлэхгүй. Мэдээж бид өргөж байгаа эзнийг хүндэлж байгаа бол энэ маш сайн хэрэг. Гэхдээ би өргөлийг өөрийнхөө амьдрал гэж харж яана гэдгийг хамтдаа ярих харцсан. 6 дугаар эшлээс эзэн Каинд чи юунд уурлна вэ? Юуны учир уруу царилна вэ? Хэрв чи сайныг үйлдвэл тэрүүнээ өргөх биш үү? Хэрв чи сайныг хийхгүй бол гим нүгэл үүдэн дээр чинь гитэн нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой. Каин дүү Абельтайгаа иржээ. Дараа нь хээр тал байхдаа дүү Абель руугаа дайрч түүнийг зохиж алав. Эзэн чиний дүү Абель хаана байна гэж Каинаас асуухад Каин би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу гэж эзэнд хариулаа гэж хэлж. Би өөрийнхөө амьдралынхаа эзэн байх нь Бурхныг зүгээр амьдралынхаа нэг хэсэг нь байлгах нь ямар муу үр дагавартай юм бэ гэдэг бид эндээс харж байна. Хэдий болтол бид өөрсдөө чадах зүйлсээ өөрсдөө хийж зөвхөн чадахгүй зүйлсээ л эзнээс гуйх бай. Яг ингэсээр байвал бидний амьдрал тэр чигтээ зүгээр шашинлаг амьдрал юм шүү. Би танаас асууя. Та бүх амьдралаа Бурханд өргөж чадсан уу? Эзэн Каины өргөлийг хүлээж аваагүй Абелийн өргөлийг хүлээж авсан. Яг тэр нэгхэн өргөлөөр Абель өөрийгөө эзэн би танд бүхэлд нь өргөж гинэ гэдэг тэр итгэлээ харуулсан. Амен. Тэр нэгхэн өргөлөөр Абель эзний өмнө маш даруй зүрх сэтгэлээр ирээд түүний тэр эрх мэдэл, түүний хүч чадал, түүний сүр жавхлан хүлээн зөвшөөрсөн байна гэсэн. Бид нар яг энэ ч зүгээр нэг тэ үр тариа өргөснө үү, тэ малын мах өргөснө үү, эсвэл сая доллар өргөж байгаа юу гэдэг талаар бид нар ерөөс яриаг байна. Бид нар өргөлийн талаарх нэг алдартай нэг жишээг мэдчихэж байгаа. Тэр юу вэ? Ганцхан чихрэг зис зоосыг нэг ядуу эмэгтэй өргөдөх талаар. Тухайд сүмийн зэрэгтнүүд одоо мундаг хүмүүс, бид баялагтай хүмүүсийн өмнө бардам өргөж гисэн. Тэд олонний өмнө урд гарч ирээд толгоогоо өргөөд тэр өргөлийн сав руу магадгүй олон алтан зис зоосоо тэр дуургаж өргөж гисэн баг. Хүмүүс бие бинийгээ хараад бие биенээсээ илүү их өргөхийг хүсэж гисэн. Гэтэл тэр донд өрөвдмөр ядуу сул дорой нэгэн эмэгтэй эзний өмнө ирээд өргөлийг өргөсөн. Тэр нь маш үн цэнэгүй тухай үедээ зис зоос тэ. Гэтэл тэндээс юуг бид нар олж харддаг вэ гэхээр энэ эмэгтэй хамгийн агуу өргөлөө гэж хэлсэн. Хамгийн ихийг өргөлөө гэж хэлсэн. Амен. Өөрөөр хэлбэл тэр эмэгтэй зөвхөн тэр зис зоосыг өргөөг юм аа. Яг өргөл өргөж байх тэр үедээ тэр эмэгтэй итгэлээрээ өөрийнхөө амьдралыг эзэн би энд байна гэж хэлээд бүх амьдралаа тэр эмэгтэй эзэнд өргөсөн юм аа. Та энэ өргөлөөс бид эзэнд өөрсдөө бүхэлд нь өргөдөг энэ жишээг та олж харж чадчихэв үү? Би дахиад хэлье. Бидний өргөл бидний керман байдгүй маа. Бидний өргөл эд баялагт байдгүй маа. Бас бидний өргөл илүү гарсан биш юм.
Мэдээж бид нар зүрх сэтгэлээсээ сайныг санаж өргөдөг. Энэ сайн бай. Гэхдээ бидний өргөл миний итгэлийн амьдралыг хаана байна вэ гэдгийг тодорхойлдог. Амен. Өргөл биднийг босгон байгуулт юм аа. Амен. Өргөл зөвхөн чуулганыг босгон байгуулт юм биш үү? Өргөл зөвхөн сайн мэдээг босгон байгуулт. Өргөл зөвхөн пасторуудын цалин нэмдэг юм биш ээ. Өргөл нь миний итгэлийн амьдралыг босгон байгуулт. Би ямар нэгэн хэмжээний тухай үнэхээр юу ч ярмаагүй. 11 юм уу? 15 юм уу? 10 юм уу те? Тэр талаар юу ч ярмааргүй. Зөвхөн та өөрийгөө эзэнт өргөсөн үгүй юу гэдгийг л ярих гэж байна. Би түрүүн уншсан Библийн ишлэл тийм ээ. Каин ихэд уурлсан. Яагаад тэгэхээр эзэн түүний өргөлийг ойшоогоогүй учраас гэж. Өнгөж хараач үнэрлээч. Харин Абелийн өргөлийг эзэн яасан? Хүлээн авсан. Энэ нь Каинд маш их дургуутсал, маш их зэвслийг төрүүлдэг. Энэ маань яг ямар хандлага, ямар уруу татлага юм бэ гэхээр нөгөө нэг Адам Евагаас ихтэй энэ бол гимнүглийн үр дагавар гэж. Хүмүүс бид үргэлж тэргүүнд нь байхыг хүсдэг. Их харагдах байдал дээр үргэлж бид тэргүүнд нь байхыг хүсдэг. Заавал бид нар яадаг вэ? Ялахыг хүсдэг. Заавал бид нар бусдаас илүү байхыг хүсдэг. Энэ юу вэ гэхээр энэ бол гимнүглийн үр дагавар юм аа гэж хэлмээр. Өөрөөр хэлбэл би гэрээ өөрийнхоороо байгаад би өөрийгөө захиран засвал би өөрийгөө удирдмаар байгаа нэгэн л альва зүйлд дургуутсаж, зэвүүцэж тэгээд эцэст нь яадаг вэ гэхээр гим нүгэл хийдгээ гэсэн. Учир нь хэрвээ та итгэлээрээ эзэнд өөрийгөө нэг удаа аль хэдийн өргөл болсон бол бидний хойш ирээдүйг тэр эзэн өөрөө удирдах юм аа. Тийм биз? Эзэн намайг хаана байлгахаа? Эзэн намайг хаагуур алхуулахаа? Эзэн надад юу өгөх вэ? Эзэн надаас юуг авахаа? Тэр эзэн өөрөө мэддэг нэг юм. Бидний амьдралд болж байгаа баяр баясгалтай хүнд хэцүү зүйлсүүдээс бид нар дээшээ болоод доошоо болоод эзнийг цэнзүрлэх шаардлага бидэрт байдаг. Та Есүст итгэдэг үү? Тэгвэл та аль хэдийн өөрийгөө эзэд өргөсөн гэсэн үг. Тэгвэл бид юунд гомдолт юм бэ гэж. Яг Каин шиг бид нар юунд уралж, юунд бид нар дургуутсд юм бэ гэж. Хэрвээ тийм хандлага, тийм зовир, тийм зовлон бидэрт байгаа бол би өөрийгөө эзэнд өргөөг байна гэсэн. Та бүхэн эзэнд өөрсдийгөө өргөөрэй хэмээн би уриалж байна. Мөнгө биш, санхүү биш, өөр тэг гой зүйлсүүд биш тийм ээ. Та өөрийгөө өг. Бид бүгдээр угаасаа эзнийх. Амен. Исаян дээр Есүс Христ бидний төлөө энэ дэлхий дээр хэрхэн ирж бидний гим нүглийн тэр төлөөсийг хэрхэн төлж тэр биднийг өөрийн үнэт цусаараа хэрхэн золин авах талаар өгүүлсэн байдаг. Зөвгөнсөн байдаг. Шинэ гэрээн дээр сайн мэдээний 4 номон дээр Есүс Христ бидний төлөө энэ дэлхий дээр хэрхэн тэр зөвгнөл биелэж, эзэн амлалтаа хэрхэн бидний төлөө өгч, Есүс Христ хэрхэн бидний төлөө золиос осныг бид сайн мэднэ. Амен. Бид зүгээр л нэг эзэнд өргөл болоогүй маа. Тэг дуртай да те Есүс итгэвэл сайн гэсэн гээд зүгээр бидэнд эзэнд итгэхээгүй маа. Бид түүний цусаар золигдсон бид түүнд очисон хүмүүс юм аа гэсэн. Амен. Та санал нийлж гинөө. Үргэлжлүүл эсвэл та зүгээр Христтгэлийг өөрийнхөө амьдралын нэг хэсэг л байлгахыг хүсэж гинөө. Хүмүүс бид нар ер нь их муухай те. Ямар зан чанараараа бид их муухай юм бэ гэхээр бид нар бардам явж яагаад тэгээд эцэст нь асуудал тулгарх үед бид нар яадаг вэ гэхээр гомдолдог. Ойлгох хүүхдээ ашиг урд өдрөө умалцсан гэж нэг үг байгаа тийм ээ. Яг тийм хүүхдүүдийг бид нар хараад мэддэг үстэй. Тэ? Манай анинаар бол бүр дэндүү сайн мэдж байгаа да. За ч энэ одоо 30 минутын дараа ойлгох нь дээ гэж баг мэдж байгаа тий. Бид нар яг тийхүү бардам амьдэрдэг. Өөрсдөө болох юм шиг, өөрсдөө чадах юм шиг одоо ч гэсэн тэгж зүтгэж байгаа хүмүүсийн дотор маш их байгаа баг. Ямар ч асуудал бүх зүйлсийн тухай ярьж байна л. Бидний ажил, амьдрал, гэр бүл, бизнес, үйлчлэл бүх талбар дээр бид нар маш их бардам байдаг. Бид нар өөрсдөө чаднаа гэж бид нар боддог. Миний хийж чадах зүйлсээр бид нар Бурханаас хизээч тусламж гуйдаг. Үүгээрээ бид нар эзний эрх мэдэл түүний хүч чадлыг бид нар эсэргүүцэж байна гэсэн.
Харин илүү бид нар юун дээр их гуйж ийн, юун дээр их залбирч байгаагаа та нар ингээ анзаараарай. Тэ? За бараг л ингээл хэвчээ тэ. Яг л ирмэг дээр нь бид нар залбирдаг та. Хинхтэй. За таа л одоо хэрэгтэй юм биш шүү нэрэл тэ. Заримдаа их амархан зүйл хэсэг хугацааны дараа маш хүндэрсэн байх, хүнд зүйл болцсон байх тохиолдол бидэрт байдаг. Найзуудаа, итгэлийн ах дүүснараа би та бүхнийг уриалж амьдралынхаа бүх талбарыг эзэнд өг. Хажуудаагаанаас дэлэхгүй эзэнд өг гэдэг. Өгөхгүй байх боломж бас бидэрт байгаа. Зөрүүдлээд бардамнаад төөрөөд явах боломж бидэрт байгаа юу? Аз болж байдаг. Түүнийхээ горыг ч бид нар амсдаг. Яг Каин шиг. Эзний эрх мэдэл, түүний хүч чадал энэ газар дүүрэн байгаа гэдэгт итгэж байна. Харин яг өөрийн зүрхсэл дотроо та түүний өмнө толгоогоо бүхийлгөөсэй гэж би уриалж. Бид нар хэдий болтол бардан байх юм бэ? Бид нар хүрч чадахгүй гэдгээ мэдсээр байж, бид нар өргөөд даахгүй гэдгээ мэдсээр байж энэ их ачаануудаа хэдий болтол бид нар өөрсдөө үүрээд явах юм бэ? Итгэлийн амьдралаас бусад сургаал номлолуудаас бидний сурсан зүйл яг юу юм бэ? Өөртөө итгэх юм уу? Өөрийнхөө хүч чадалд найдах юм уу? Германда байгаа өргөлөө тоолох юм уу? Бид нар итгэлийн амьдрал түүний аврал нэгүслээс бид нар юуг сурж байгаа юм? Хамгийн нэгдүгээр бидний сурах зүйл юу вэ гэхээр энэ бол даруй байдал байгаа юм. Даруй байдал гэж хэлсэн. Бид нар даруй байх хэрэгтэй. Хэн бардан байна? Ер нь айгүй ойлгомжтой харагддаг. Хажуудаа найзтайгаа та хэрхэн харьцаж байгаагаа л эргээд хар. Заримдаа бид нар хүнийг алагчилж сайн муугаар нь хардаг. Бурхны цензур дотор бид бүгдээрээ гимтэй юм бол, Бурхны цензур дотор бид бүгдээрээ адилхан юм бол бид нар бие биендээ бардамдаг, бид нар бие биентэйгээ өсөрхдөг, бид нар бие биенийгаа муу харах тэр эрх, тэр шалтгаан бидэрт байхгүй маа. Амин. Маш тодорхой Библийн хэсэг байна. Та хэрвээ өргөлийн өмнө эргэж байгаа бол та хин нэгэн найзтайгаа мэтгэлцсэн, маргалцсан, асуудалтай, өшөө хонцонтой байгаагаа санаарай гэж хэлсэн. Энэ хэсгийг та нар санаж байна уу? Та нар тэгээ дахлын шинээний өмнө эрэхтэй, өргөлийн өмнө эрэхтэй та нар эргээд үүнийгээ та нар хараарай гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл хэрвээ би асуудалтай, би гомдолтой, хин нэгэнд гомддог, хин нэгэнд татаархдаг, хин нэгэнд өшрөхдөг байгаа бол би өөрийгөө тэрнээс илүү гэж боддог гэсэн үг. Энэ бодлороо би өөрийгөө 100% захиран зарцуулдаг буюу итгэлийн амьдрал бол миний амьдралын зөвхөн нэг хэсэг бөгөөд би эзэнд өөрийгөө хараахан өргөөгүй байна гэсэн. Тэр ах дүүс нар минь. Каин шиг биш. Абель шиг байцгаа. Бидний өргөл керманд биш. Бид зүрх сэтгэл дотроос гарч бүх амьдралаараа бид нар түүнийг харуулсан байцгаая гэж уриалж байна. Өнөөдөр би сургаал дотроо Христийн чойр чуулганыг бас дурдмаар байна. Ер нь урд өмнө очиж исэн орон нутгийн чуулгануудыг бодвол хүмүүсийнхаа тоогоор бол нилээдгүй их 40-од хүнтэй. Яг манай цуглааны харьцаж исэн л гэсэн үг шүү дээ. 40-од хүнтэй тэнцээ бас уугнаа гэд манай библийн сургалт хам сурч исэн манай пастор ихч байгаа. Тэнцээ бас ерөөд 10 гаруй жил бас үйлчилсэн. Тэр хүний үйлчлэл, тэр хүний золиос ерөөсөө ингэж нүднээ илэх. Ерөөсөө ингээд хайгаад ах ерөөсөө шаардлага байхгүй те ингээд энэ хүнийдээ сайн үйлчлэлт юм болов муу үйлчлэлт юм болов те ингээд бид нар ингээд гаднаас нь баг ингээд шүүе гэвэл ингээд хайгаад ах шаардлага байхгүй. Ил үйлчлэн чил, амьдралын чил айгүй юм бодтой. Тэгээ манай суглааны те 3 ахлагчтайгаа явсан бид дөрөв ингээд уулзаал ерөнхийдөө ингээд огтж авч байгаа хүмүүсийг нь хараад ингээд баг зэрэг толгойд өгч аа за ийм мундаг үйлчлэлтэй байна. Яагаад би тийш очисон бэ гэхээр хөдөө орон нутгийн ерөнхийдөө пасторууд ирдэгч нар хэцүү байдаг. Яагаад тэгэхээр гол бөөгнөрл нь ингээ хот руу ороод ирдэг штэ манай монголчууд чинь тий. Гол бөөгнөрл нь хоттой байдаг учраас хөдөө орон нутагт ингээд яг л итгэлээрээ ингээд хүмүүс үлддэг ингээд
ойр ганцаараа гэл үлдээлтэй ингээл ганцаараа бүх юмаа хийх хэрэгтэй. Тэгээ уг нагч маань ерөөхдөө 10 гаруй жил ингээд ганцаараа номлосон. Магадгүй голдон завсар гарч ирсэн байх. Тэгтэл одоо ингээл баясаа устар нэг 10 жил номлох туул ахлагч нэг би бас нэг 10 жил ингээд зөвхөн ганцаараа номлох хэцүү шүү дээ. Сүүлдээ ингээл айгүй хэцүү. Тийм учраас манай цуглаанаас сард нэг удаа очдог нөгөө тий авралын зарын үйлчлэлээ тэр цуглаантайгаа ингээм хамтраад хийя гэдэг санаа гарсан. Тэр очиж мэдээж тэр хүн үр жимстэй айгүй мундаг байна. Тэглээгээ бид нар та мундаг байгаа юм чинь тий ингээд ганцаараа ингээ хол яваарай гэж хэлж чадахгүй. Яагаад тэгэхээр энэ аялал энэ зам бол маш их бартаатай байдаг. Тийм учраас бид нар сайн байгаа дээр нь яг улам илүү дэмжиж өгөө гэж цуглаан маань ерөөхдөө зорж байгаа. Тэгээ тэр хүний энэ чуулганы гол ярихыг хүсэж байгаа зүйл маань юу вэ гэхээр тэр үйлчлэл нөгөө нэг те яг амьдралаа тэр өргөсөн ерөөсөө нүдний ил. Бид эзний өмнөрөө залбирдаг би танд яаж амьдралаа өргөхгүй яах вэ эзэн минь өстой яах вэ намайг аваач л гэдэг байгаа тий. Намайг хэрэглээч л гэдэг байгаа тий. Би эзэнд өөрийгөө өргөх хэрхэн амьдрах бидний нүднээс илхэн л байдаг. Энэ бол өөрсдөө даруй болгоод бид нар Христийг өмнөө барьж, түүнийг тунхаглаж, түүнийг дагах амьдрал. Амен. Эцэг их хүмүүсээс миний анзаарж байгаа маш гайхамшигтай бодиттой нэг хайр илрэл байна. Энд байгаа ах эгч нартаа би баярлаа гэж хэлмээр байна. Та нарыг харж байхдаа би маш их бахархдаг шүү. Ер нь бол уйлмаар л. Гэтэ урд байгаа юм чи уйлж байгаа те. Тэгээ би та нарыг харахтаа маш их гэд бүр бахархдаг. Эцэг их хүний үр хөвгтөө харж байгаа мэдрэмжэл юу вэ гэхээр өөрсдөө бууж өгөөд үр хөвгтүүдээ юу лээ? Өргөдөг. Би хоолтой байна уу хамаагүй миний хөвгт хоолтой байгаас. Одооний эцэг эхчнэр тийм эцэг эхчүүд тийм биш үү? Би байранд амьдраад яах вэ? Миний хөвгтүүд байранд амьдраасаа. Нэрэ. 60 хүрсэн, 70 хүрсэн мөртөө одоо болт хүмүүс ажил хийсээр л байна. Яагаад? Үр хөвгтүүдэд өгөх гээд те. Тэтгэврийн зээлээ авч өгөх гээд гүрийгээд гээд одоо ч гэсэн ингээд уул хамармаар байгаа ингээд те. Нэх гоё баймаар байгаа мөртлөө ингээд өргөөл ингээд өргөөл байгаа хөвгтүүд. Энэ зүрх сэтгэл бүр юутай ч зүрлэшгүй ямар гайхамшигтай юм бэ гэдгийг харж. Тэгээ баярлаа гэж хэл. Эзэн үнэхээр та бүхний хичээл зүтгэлийг хоосоо орхихгүй юм ээ. Яг үүн шиг яг энэ зүрх сэтгэл шиг итгэлийн амьдралаар эзэнд олцсон бид өөрсдийгөө даруй болгож бид нар эзнийг өргөх. Бид өөрсдийнхөө хүслээр явбал юунд хүрэх вэ гэдгээ бид нар бол маш сайн мэдж байгаа шүү дээ. Ер нь бол хизээч дүүршгүй тэр шунал дачаал зүрх сэтгэлийн энэ хоосон орон зай чинь өөрөө бидний гим нүглэр үргэлж уруу татчихийдэг. Тэгэхээр би гээд амьдраад эхлүүл юу болох вэ? Намайг нөгөө шунал хүсэл маань удирднаа л гэсэн үг. Тийм үстэй. Би энэ шунлынхаа үед энчээ гараа хаана ч гарсан би ханд чадахгүй гэдгийг надад Библи хэлээд байгаа байхгүй юу? Хаана ч гарсан би ханд чадахгүй гэдэг. Энэ шунал чинь намайг мөхөлрүүл аваачдаг. Бурханаас улам мөлийн холдуулдаг. Өргөлийг үргэлжтэй миний керманд байлгаж идэг. Эзэнд аваачдаггүй ийм зүйл юм а гэдэг Библи илэрхийлээд байна. Мэдээж жоохон хэцүү сонголт нь мөн үү гэвэл мөн. Гэтэ би энчээ байгаа ахмад настай хүмүүсээ урамшуулан уриалгахыг хүсэж байгаа нь юу вэ гэхээр үргэлжлүүлэн энэ амьдралдаа тууштай байгаасаа гэж би таныг уриалж байна. Та нар бол чадна. Эзэнд одоо байгаа бүх амьдралаа зориулж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Одоо хийж байгаа би харж байгаа. Үргэлжлүүлэн хийгээсэй гэж би та нарыг уриалж байна. Бас залуучуудад хандаж хэлмээр байгаа уриалга маань юу юм бэ гэхээр энэ залуу насаа энэ зүрх сэтгэлээ эзний төлөө зориулаарай хэмээн уриалж байна. Бид нар залуу наснда дургиж цэнгээд найрлаад наадаад явж болно. Тэгэж явах сайхан л байдаг. Гэтэл залуу насаа бид нар ингэж үрснийхаа дараа бид нар яг нэг 40 гараад юм толгой тарих чинь ажиллаж эхлэх тэр үедээ бид нар яах вэ гэхээр харамсна. Тэр үедээ заримдаа магадгүй бид нар эзний төлөө юу хийх вэ гэсэн ч бидэрт магадгүй хийх зүйл олдохгүй. Тэгээд бид нар харамсдаг. Харин одоо байгаа энэ залуу нас энэ ирч хүчээ эзний төлөө урсгаасаа гэж би таныг уриалж байна. Юунд харамсалтай юм бэ? Эзний төлөө өнгөрүүлсэн амьдралдээ юунд харамсалтай байх юм бэ гэж. Эзний төлөө зориулж байгаа энэ амьдрал харамсмаар биш. Харин энэ амьдрал бол ололт юм а гэж хэлсэн. Амен.
Би онцгойлон залуучуудаа уриалж. Өөрийнхөө төлөө юу? Эзний төлөө юу гэдэг сонголт яг одоо гарч ирнэ. Харин эзнийг сонгол бид зөв замаар алхнаа гэсэн. Амен. Яг гэвэл энэ амьдрал мөнхөх биш шүү дээ. Тийм биз? Бидний унж байгаа машин, бидний амьдарч байгаа гэр орон, бидний эзлэх байр суурь бол мөнхөх биш. Ялангуяа эдгээр зүйлс мөнхөх биш гэдгийг манай монголчууд дэндүү сайн мэдэндээ, тийм ээ. Нэг л мэдхэд бүгд урсаад ордог. Тэгэхээр ах トゥ ус нараа та бүхнийгаа эзэнд өөрсдийнхөө амьдралыг бүрэн өргөөрөө гэж уриалж. Таны амьдралын талбар бүрт эзэн оршоосой хэмээн би өрөөж. Таны хичээл сурлага, таны амьдрал, таны гэр бүл, таны бизнес, таны амжилттай амьдарч байгаа, таны одоо алхаж байгаа бүх талбарууд дээр эзний өрөөл байгаасай гэж хүсэж. Каин шиг биш. Абель шиг байцгаая гэж уриалж. Мэдээж эзэн бидний зүрхсгэлийг хардаг тэр. Абелийн өргөлийг эзэн харахтаа аль хэдийн энэ нөхөр надад өөрийн амьдралаа өргөсөн байна гэдгийг эзэн мэдчихсэн. Эзэн биднийг ч гэсэн хараа шууд мэддэг. Энэ нөхөр яг надад өөрийгөө өргөсөн юм уу гэж тэ. Хэцүү зүйлсүүд зөндөө байгаа. Өөрсдийнхөө баймаар, өөрийнхөө яммаар, өөрөө хиймээр, өөрөө давмаар байгаа зөндөө зүйлс. Гэтэ би хэлээ. Бид нар өөрсдөө давж чадахгүй шүү. Тэгээ цагийн гарцсан. Эртхэн эзэн дээрээс ирээд тэгээд түүнтэй хамт ихсэн дэр. Таны оюун бодол, таны санаанд төрж байгаа бүх бодлыг чинь эзэн захирах болтугай гэж өрөөж. Хатуу боловч муухай зүйлийг би дахиад сануулъя. Эцэст нь бид нар дайн тулаан дотор бид нар амьдарч. Энэ бол сүнслэг тулаан. Мөн биз? Сүнслэг тулаан дотор бид нар амьдарч. 100 гээд бас хитрхи назгаараад явчих да. Амраад байна гээд хитрхи амар амарчих да. Ажиданаас амар амарч байгаа гэж хэлэхгүй. Тэгээ бид нар эзэнт үнэхээр маш их талархахыг хүсэж байгаа. Яагаад тэгэхээр өдөр бүр бид түүнээс сурсаар л та Христийг 10 жил, 20 жил, 30 жил мэдж байгаа юу? Тэр хамаагүй. Та өөрийгөө яг одоо эзэнд өргөснө гэдэг чинь маш чухал. Амен. Бидний залбирал, бидний гуйлд, бидний хандлага яг л түүнд өөрийгөө өргөсөн мэт үргэлж Христийн хүсэл дотор байгаасай гэж та бүхнийгаа би уриалж байна. Амен. Хамтдаа суулгасаа бисэ.